Хоёр улаасны домог. Жинс цумын нутагт хавцгаан амнаас доош 3 км орчим зайтай газар Төвийн голын урд талд хоёр улаас байдаг. Зуны цаг мөчөр бүхнэн ногоорч, навчин сүртэй, өлөмж төгөлдөр сайхан хос модыг нутгийн олон шүтэн биширч иржээ. Эрт үрд цагт манай нутагт сайн ноёнхан аймгийн Эрдэнэ бандит Лувсан Данзан Жанцангийн хушуу буюу олонний хилдгээр ламын гигэний шавийн нутгийн хангай талд эрхэт тамч хөх голын орчмоор нутгалдаг нэгэн айл байжээ. Энэ баяны хүү өсч том болов. Аав ээж нь хүүдэн сайн ихнэр олж өгөхийг ихэд хичээдэг байв. Тэр айлын хэмжээнд дүйцэхүйц хөрөнгө чинээтэй айл тэр хавьд цөөн байлаа. Одоогийн ар хангай, өвөр хангай, говьалтай завхан аймагуудын нутгийг хамран эрэл сурал болжээ. Яг энэ үед манай нутгийн говьд хатан суудлаас нэмэгт цаашлаад сэгс цагаан богод эдрэнгийн нуруу хамрах шахам нутагт нэгэн баян айл байдаг гэдгийг мэдэж ав. Баян хүний бардам дээрэмгүй зангаар говийн баяныхтай танилцах санаа төрж зарц нараараа дамжуулан байгалийн сайхныг сонгож газрын дундыг харгалзан орог нуурын хөвөнд 70 түрүүнд өдөр тавлан уулзан танилцахаар болжээ. Тэр үед баян хүмүүс бие биедээ хүч нөлөөгөө гайхуулж бараг л сумын наадам хийх нь халгүй сүртэй уулзжээ. Түүнээс хойш хангай говийн хоёр баяных бие биенийдээ ирж очдог их л сүжирдэг болцгоо. Говийн баяных нэг сайхан охинтой байсан нь хангай баяны анхаарлыг татаж эхэлжээ. Залуу бүсгүй хоёрч бие биедээ татагдан сэтгэлтэй болсон байв. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэдэг шиг хоёр баян юунаас ч болсныг мэдэхгүй хоорондоо муудалцаж хонь чан шиг болцгоо. Энэ гай хүү охин хоёрыг дайлж сүүлдээ уулзахыг нь болиулжээ. Гэвч сайн санаат олдны тус тэмээр сэтгэлд хосууд уулзаж учирсаар байв. Уулздаг газар нь хавцгаан хөндөй байжээ. Энэ явдал их удаан үргэлжилсэнгүй уулзах боломж улам хумигцсаар эцэг эхийн хатуу хараа хяналтанд оржээ. Хүүхэн санал тавьж бид хоёр ханилаад нилээд хугацаа өнгөрлөө. Бид хоёрт үр заяахгүй юм. Нэг дор хоёр мод тариад түүнийг харж бие биенээ дурсаж явъя гэжээ. Хоёр мод нутгийн сүр жавхлан уран чимэг болон сайхан урагчээ. Энэ нутгийнхан хоёр улаасыг бурхан мэт шүтэн дээдлэлж байглаан хааллах сайхан чанарыг олон түмэнд шингээж хойч үедээ захин өвлүүлж иржээ. Нэгэн ухаант хүн манай энэ нутгаар явхдаа мөн ч олон хүүхэдтэй болох нутаг байна да гэж хэлсэн гэдэг.